Хүний эрхийн үндэсний комиссоос ийм бас санал санаачлал гаргаж өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа талархаж байна. За 5 толгой компани байгуулагдсан цагаас эхлээд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах чиглэлд дөрвтэй алхам хийж ажиллаж байгаа та бүхэн бүгд мэдж байгаа. Энд нэг зүйл байгаамаа. Одоо би тусгай агаараар амьсгалаад ч юм уу та тусгай агаараар амьсгалаад байгаа юм байхгүй. Бид нэг л агаараар амьсгалаад байгаа. Тэгэхээр энэ түлшний чанарыг бид 14 хоногтоо нэг удаа 3 хөндлөнгийн лабораториор шинжилүүлдэг. Түүхийн нүүрс түлжижснаас одоо сая манай хичээнгүүд арга хэллээ. 315 микрограмм метр кубд байсан бол одоо 113 микрограмм метр куб болж тоосон төрлийн хэмжээ бол эрс буурсан байна. За манайх өөрөө одоо хөрөнгө оруулалтынхаа хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж өөрийн лабораторийг бий болгосон. За энэгээрээ бол өдөр тутам гарч байгаа, ачигдж байгаа, яг хэрэглэгч төрж байгаа тэр одоо шахмал түлшин дээрээ байнгын шинжилгээг бол тогтмол хийдэг. За алдаа дутагдал гарвал эргүүлж татах арга хэмжээг тэр өдөрт нь тэр цагт тухайн үрд нь авч ажилладаг байгаа. За ингээд мэдээлэл өгөхөд ийм байна. За химийн лаборатори SGS гэдэг лаборатори ашигт малтмлын газрын лаборатори гэдэг энэ 3 хөндлөнгийн лаборатори 14 хоног тутам бид нар шинжилгээгээ хийлгэж ажилладаг байгаа.